заавал. Тэгэхээр Монгол улс жил болгон л малаа тоолдог л доо. За хүн амаа 10 жил тутам тоолж байгаа. Тэгээ энэ хүн амын бүртгэлч гэсэн одоо малын толгойч гэсэн тооллого бол бас л яг ястаа гарч байгааг бол бас тийм биш л харагдаад байна. Тэгэхээр би ямар санал тавьж байна гэхээр зэрэг Монгол улс өөрийнхөө усныхаа нөөцийг усныхаа төлөв байдалд гүн гүнзгий дүн шинжилгээ хийх цаг болжээ. Ялангуяа сүүлийн үед одоо яригдж байгаа асуудал бол энэ томоохон бүтээн байгуулалттай холбоотой гүний усны асуудал. Тэгэхээр энэ гүний усаа ер нь яаж ашиглах юм? Ямар нөөц байгаа? Энд бол төрийн зүгээс хийсэн одоо хайгуул гэж алга. Дандаа гадныхныг юм уу хөрөнгө оруулагчдын хийсэн хайгуулын дүнгэл одоо бүдүүн бааргаар баталж байгаа ийм л дүр зураг харж байгаа. Тэгээ гүний усын ашиглагтай холбоотойгоор тухайн нутагт оршин сууж байгаа иргэдийн зүгээс бол эрс эсэргүүцэл илэрхийлж байгаа. Энийг байгаль орчны аяж уурчийн сайд бол анхааралтай авахгүй болохгүй нэ. Бид нар төрийн мөнгөөр алт эрдэнэс хайхаа болоод хувийн хвшлийг нэлээд оруулсан. Одоо ганцхан хийх хайгуул бол үнэхээр улсын төсвөр усны хайгуулын асуудал. Тийм учраас энэ 2 жил дараалаад 800 сая төгрөг тавигдаад энэ жил ялангуяа 5 толгой орчимд 200 сая төгрөгөөр хайгуул хийнэ гэж байгаа. Энэ мөнгө бол багтгал баг. За ингэхгүй бол ерөөсөө гүний усны асуудлыг нэг мөр шийдэх хэрэгтэй байна. Шаардлагатай гэж үзээд үнэхээр одоо тэр хүн малын усны ундраг болдог цөлжилтийг одоо ганц тогтоон барьж байгаа зүйл нь гүний ус юм а гэж үзвэл гүний усыг ер нь цаашдаа ашиглахгүй байх. Яаж ус астай болох уу, яаж ус ашиглах уу гэвэл одоо энэ гадагшаа гарч байгаа гол мөрнийхөө усыг тодорхой хувийг нь ашиглах. Дээр нь Улаанбаатар хот гэтэл одоо хоногт сард гэх юм бол хэрглэж байгаа ус маш их байгаа. Энэ усыг ашиглах чиглэлээр бол саяхан холбогдох хуулиудад тодорхой заалт орсон. Өөрөөр хэлбэл тэр саарл усыг үйлдвэрлэлийн зорилготойгоор ашиглахад бас болохгүй зүйл алга. Дээр нь говийн бүс нутагт орж байгаа бороо бол хөрсөндөө гараг шингэдэг. Зарим тохиолдолд үерээр бол гадагшаа урсч. Тийм учраас энэ усыг тогтоон барих 70 сан байгуулах маягаар уур амьсгалыг зөөлрүүлэх, үйлдвэрлэлд ашиглах бас усны их хөрсөөр гарах ийм одоо болцоо бас байгаа юм шүү. Тэгээ энэ үхнийг судалж үзэх шаардлагатай байна. Тийм учраас усны их хөрсөөр, усны нөөцийн одоо улсын хэмжээний үзлэг хяналт тооцоог бол эрдэмтэд судлаачдын хүчээр бол хийх шаардлагатай. Дээр нь ус бий болгох чиглэлээр одоо мод тарих, бусад зүйлүүдэд ашиглах. Тийм учраас энэ бодлого дээр бол их эрсдэс эргэлт гаргахгүй бол яг энэ маягаараа яваад байвал бид хэдэн жилийн дараа усны эрэлт хатах. Өнөөдөр одоо дэлхийд дээр 7 тэрбумын 1.1 нь бол усны гачаалд орсон байна гэвэл бид тийшээ орчих юм биш байгаа. Тийм учраас энэ чиглэл рүү их анхаарч ажиллаач. Бид бас сая иргэд хөдөлмөрчтэй уулзсны дагуу энэ гүний усны асуудлаар ерөнхий сайдад хандаж асуулга тавьж энийг үнэхээр одоо ямар нөөц болцоо байгаа юм, ямар бодлого байгаа юм гэдгийг бол бас олон нийтэд хүргэх харилцан одоо ойлголцох ийм асуудал тавина гэж бодож байгаа. За ийм зүйлийг хэлье.